Рад приветствовать на сегодняшнем зуме. Меня зовут Акылбеков Таласбек. Я предприниматель с 90-х годов. Уже 10 лет занимаюсь криптовалютами, инвестициями. Один из первых в Кыргызстане начал продвигать биткоин. За сайн байцгаана уу та бүхэн намайг таньж байгаа. Намайг Гэлбек Таласбек гэдэг. Би 90 оноос хойш бизнес хийсэн. Тэгээд хамгийн анхны TikTok одоо Кыргызстан 2016 оноос хийж байгаа тийм бизнесмен даатан байна. Леша, чуть погромче говори, а то тебя плохо слышно. Мы, ага. Мы сегодня поговорим о первом в мире приложении децентрализованного банка. За өнөөдөр бол бидний хамгийн анхны Geobank буюу төвлөрсөн бус банкны талаар ярилцгаая. Это хорошая возможность получить криптокарту Visa мировую, майнить хороший токен VeFi, и это как биткоин, если бы вы купили 10 лет назад. За өнөөдөр бол та нарын одоо хэл санснаа те биткойн криптогийн талаар маш бүгэн одоо мэдлэг танд өгч байна. Яг юуны талаар гэдэг нь одоо хэлсэн байлаа. Ну и вы как понимаете, традиционная банковская система сейчас зарабатывает на каждом из нас, потому что у каждого в телефоне и даже у наших детей есть банковское приложение. За өнөөдөр уламжлалт банк маань хэрхэн ашиг одоо та бүхэн мэдж байгаа. Яг тэгэхээр хүн болгон банк ашигладаг. Танай хүүхд хүртэлтэй банкны аппликейшн ажиллаж өгөөрэй гүйлгээж тэр бүх шимтгэлээр нь банк яадаг юм ашиг авдаг нэ. И мы все, когда пользуемся банковскими приложениями, они с нас получают комиссию, то есть мы оплачиваем эти комиссии, и они составляют 1,2 триллиона долларов. Это огромные деньги. За арилжааны банк маань яаж одоо ашиг авдаг вэ гэхээр та хэлсэнчлэн таны гүйлгээ болгоноос шимтгэл авч энэ нь одоо арилжааны банкны одоо жилийн орлого гэх юм бол 1,80 долларын тийм тэр ашиг хийдэг ах нэ. Хүн шимтгэлээсэн те өөрсдөө нь ашиг. И эта система, она не менялась с 70-х годов, ну им все хорошо, они на нас зарабатывают, зачем им меняться, либо что-то, какие-то новшества вводить. За энэ одоо систем нь одоо бүр 1900-аад оноос те 1970-аад оноос энэ систем нь явж байгаа болохоор энэ бүхэн ашигтай болоод одоо энэ бүхнийг өөрчлөх шаардлагагүйгээр те энэ банк нь ингээд үйл ажиллагаагаа хэмжихгүйгээр явж байгаа цаашдаа. А теперь представьте, если бы крупнейший банк Монголии, там Ханбанк, Голомтобанк, начал бы с вами делиться деньгами, как бы вы жили? За жишээлбэл те одоо энэ Монгол хамгийн их ашигладаг Хаанбанк, Голомтбанк те танд шимтгэлээсээ ингээд хуваадаг байсан бол та хэрхэн амьдрах байсан бэ те? Шимтгэлийнхаа одоо талыг өгдөг байсан бол. Но они не будут с вами делиться деньгами. Мэдээж тэр банк бол тантай хизээж тэгж өөрийнхөө ашиг бол хуваахгүй те. Они наоборот зарабатывают на нас. Мэдээж тэднээс эсэргээрээ бидэртээ ашиг хийдгээ. Бидний шимтгэлээс те өөрсдөндөө ашигтайгаар ажиллагаа. Но и также у всех людей, кто уехал за границу на заработки, у бизнеса, сейчас существует глобальная проблема. За хүн болгонд те хэн нэгэн гадагшаа явдаг, гадаад ажилдаг, гадаад амьдардаг ч юм уу тийм ихэнх хүмүүс байдаг гэвэл тэгээд тэр хүмүүсийн болохоор нэг том асуудалтай тулгардаг. Тэр нь ямар асуудал вэ гэхээр И это вот денежные переводы. Ну, очень много, я знаю, монголов уехало там в Южную Корею, и у них проблематично отправить деньги домой своим родным и близким. И там очень большие комиссии. За одоо монголчуудтай гэж ярих юм бол монголчуудын хэн нэгэнтэй солонгос руу явж ажиллах гэж амьдрах гэж урах гэж явдаг. Тэр хүмүүс бол нэг асуудал байдаг. Тэр нь мөнгө байдаг. Эсвэл их шимтгэлтэй, эсвэл удаан ирдэг ч юм уу. Заавал нэг тийш гадар очиж нэгнийгээ дамжуулдаг ч юм уу тийм одоо нэгнүүгээ мөнгө өөрсдөө бас хэцүү байдаг. И вот появилось первое в мире приложение деобанковское, которое позволяет
совершать эти переводы без проблем, тратить как криптовалюту, так и фиат по всему миру, также создавать себе благосостояние, ну и также еще откроется одно направление, это путешествовать со скидкой до 70%. За одоо та бүхэн танилцуулах D1 гэдэг хамгийн анхны Geo банкны одоо аппликейшн байна. Тэр нь болохоор таныг одоо ингээд те хүссэн газараа хүссэн үедээ те өөрийнхөө мөнгийг одоо зарцуулж болно. Крипто мөнгөөс те гүйцэтгэх хийж болно. Тэгээд өөрийнхөө одоо хөрөнгөлөлтөө үүсгэж болно. Түүнтэй удахгүй те бас аяллаа тийм хямдалтай тийм бас тийм аяллаа хөтөлбөр эсвэл хямдалтай аялал ч юм уу те тиймэрхүү юм бас дотроо байгаа гэж. И вот команда, которая создала это банковское приложение, Deo банковское. За энэ болохоор одоо яг удирдах зөвлөл нь байна. Тэ яг баг нь энэ хүмүүс бол тусдаас бас өөрсдөө гэсэн амжилттай тийм хүмүүс байгаа. Идея принадлежит Максиму Сахарову, Юсуфу Мирахмедову и другим ребятам, которые объединили вокруг себя людей мирового значения с большой буквы, практиков. За гол санааг бол тэ Максим Сахаров болон Юсуф Мирахмедов гээд багийнхан дараа гаргасан байна. Тэгээ энэ хүмүүс болохоор өөрсдөө гэсэн тэ амжилттай явж байгаа ийм залуу хүмүүс байна. Вот Роман Росов — это тот человек, который создал платежную систему Wise, которая по капитализации превзошла Western Union. Это сейчас крупнейшая международная мировая система платежей, переводов, вернее. За энэ дараагийн өмнө танилцуулах нь бол Роман Росов байна. Роман Росов Wise гэдэг одоо хөрөнгө оруулалтаараа Western Union-ыг давсан тийм шилжүүлгийн одоо шилжүүлгийг өмнө одоо захирал байсан тийм хүн байна. Он ушел оттуда, потому что человек достиг потолка, создал крупнейшую компанию, и теперь они создают вот первое в мире приложение, которое соединяет два мира. Мир Web 2 и мир Web 3, то есть мир фиатных денег и мир криптовалюты. За Роман Росов мөн тийм одоо маш амжилттай мөнгө үйлдвэрийн тийм компани байгуулчаад тэгээд цаашдаа би Web 3 болон одоо бэлэн мөнгө одоо төгрөг юан доллар Web 2 болон Web 3 гэсэн ертөнцийг нэгтгэх боломжтой байна гэж хараад тэгээд энэ одоо хамт олондоо нэгдсэн байна. Халед Сулейман управлял банками Швейцарии, и последнее место его работы он был директором, председателем Нацбанка Абу-Даби и Катара. За Халед Сулейман гэж хүн байна. Тэр нь болохоор Швейцарын банкнд бас удирдах албан тушаалж ирсэн хамгийн сүүлд ажилласан газар нь болохоор Абу-Даби болон Катарын үндэсний банкнд ерөнхий захирлаар ажилласан байна. Майкл Батуев, он был директором по развитию инноваций в компании Visa, и его, оказывается, специально отправили в наш Wi-Fi, потому что буквально в прошлом месяце была заключена коллаборация, сделана Visa, сама присоединилась к нам в Wi-Fi, то есть они были инициаторами этого партнерства и объединились с Wi-Fi для того, чтобы через нашу технологию еще больше охватить клиентов по всему миру. За Майкл Батуев гэж хүн маань өмнө Visa компани одоо шинжилгээг удирдсан одоо тийм албан тушаалыг хийсэн байна. Саяхан манай баг хамтдаа нэгдсэн Visa компани бидэртээ өөрсдөө хамт нийлээд одоо энэ хүнийг одоо энэ чиглэлээр нь томилоод та бүхэнтэй хамт ажиллая гэсэн тийм санаачлал гаргаад одоо Visa-тай бид яг төслийн гэрээгээд хамтран ажиллаж байгаа юм байна. Ну и главный человек здесь — это ТУЗ, это председатель и член правления Wi-Fi Deo банка Риф Коллинз. За Риф Коллинз гэж хүн байна. Риф Коллинз гэж хүн болохоор одоо яг төлөөлөл өдөржүүллийн дарга байна. Энэ болохоор ямар хүн бэ гэвэл энэ ер нь маш алдартай хүн. Это тот человек, который создал компанию Tether и придумал криптодоллар.
USDT, которая сейчас третья в мире по капитализации, и ею пользуется весь мир. Ну и многие из вас, наверное, знаете, что такое USDT. За Ripple гэж хүмүүс маань болохоор Tether компани одоо өмнө Tether компани үнэтэй захид байсан үүсгэн байгуулагч. Энэ Tether компани ямар учиртай компани гэхээр USDT буюу цахим долларыг анх зэгцээр гаргаж ирсэн. Цахим доллар нь USDT нь одоо бүх дэлхийгээр ашигладаг дэлхийн одоо 3-т орж байгаа хамгийн одоо найдвартай крипто одоо токен гэж бодсон юм байна. Цахим доллар. Цахим мөнгө гэж бодож байна. Это один из известных людей в криптомире, его практически все знают. За энэ хүнийг болохоор крипто зах зээл дээр крипто ертөнцид андахгүй хүн байхгүй маш алдартай тийм мундаг хүн байна. И вот такие люди, которые практики, которые создавали глобальные системы, номер один в мире, они теперь управляют компанией VeFi DeoBank, первым в мире децентрализованным банковским приложением. За ийм хүмүүс болохоор одоо яг энэ хамгийн анхны төлөвлөсөн бус DeoBank-ыг ингээд удирж байгаа. Та бүхэн хүмүүстэй сайн танилцаад аваарай. Ну и мы имеем все необходимые лицензии по миру. Это вот канадская, Сент-Винсент, европейская в Чехии, в Арабских Эмиратах и в Гонконге. За энэ болохоор манай албан ёсны одоо тийм үйл ажиллагаа болж байгаа зөвшөөрөлтэй газрууд байна. Энэ нь болохоор Гонконгт байна, Араб Эмират, Чех, Сент-Винсент болон Канада. Сейчас состоится скоро официальный запуск нашей платформы в Европе. За одоо манай DeoBank гэдэг аппликейшн маань Европт албан ёсоор үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон байна. Это вот 27 европейских стран. За энэ болохоор 27 Европын орнууд. Мы получили вот такой вот сертификат на ведение банковской деятельности в Европе. За энэ болохоор сертификат байна. Одоо лиценз байна. Энэ болохоор Европод үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл байна. И вот те лицензии в тех странах, которые мы уже имеем и в которые мы подали. Это вот Канада, лицензия MSB, также в Канаде лицензия PCP и европейская лицензия это WASP. Это вот 3 лицензии уже есть у нас. За энэ бол албан ёсны зөвшөөрөл байна. Тус улсын. Энэ болохоор Канадын лиценз байна. MSB тэгээд дараа нь гүйлгээний тийм PSP лиценз байна Канадын. Тэгээд Европын WASP гэдэг бас тийм лиценз авсан байна. И вот когда мы сейчас в Европе получим лицензию MiCA и EMI, мы будем уже официально запущены, и наша банковская платформа там будет работать официально. За энэ үлдсэн одоо энэ лицензүүдийг бүгдийг албан ёсны зөвшөөрөл авах гээд өгсөн байгаа. Одоо энэ бүхний зөвшөөрлөг гарах юм бол бид бүх улсад нээлттэй одоо ажиллах боломжтой болж байна. Также ожидается получение лицензий в Бразилии, Арабских Эмиратах, Южной Корее, Казахстане и Сейшелах. За одоо дараа нь Европ, Бразил, Араб Эмират, Өмнөд Солонгос, Казахстан, тэгээд Сейшелийн арлууд дээр бас албан ёсны хүслүүд өгсөн байна. И сегодня была новость. В Казахстане вот уже можно официально в Apple Pay подключить наше Wi-Fi приложение. И карту вот приложив и подключить, и уже в Казахстане в Apple Pay могут спокойно тратить свои деньги. За Казахстанд Apple Pay өөрийнхөө Wi-Fi картаа бод тэгэнгүүт Apple Pay-рээ Apple Pay-рээ Wi-Fi карт ашиглан төлбөр төлбөр шилжүүлээд төлбөрөө гүйцэх боломжтой болж байна гэж. И если вот посмотрите на карту, вот зеленым отмечено там, где мы ожидаем и получаем лицензии, но это получается практически больше, ну там
полмира практически. Вот смотрите, вся Южная и Центральная Африка, Америка, вернее, Канада вот здесь европейская часть, Казахстан, ну и все, и вот здесь еще Южная Корея. Мы За, практически полмира уже заходим официально. за бид нар бол одоо энэ гадны дундаа хавдаг ногоорсон байгаа юм одоо үдээс болж байгаа. Одоо ингээд цаашлаад бүх юу яах юм бол дэлхийн талыг одоо ингээд баг эдэлж байгаа юм шиг те. Одоо энэ бүх үдээс яваад болж байна гэж харж байна. Дэлхийн тал. Мы также имеем необходимый аудит безопасности от компании SolidProof. Это крупнейшая немецкая аудиторская компания, которая работает на мировом уровне. Более 1000 различных криптовалютных компаний она проверила, и мы получили там золотой уровень сертификата безопасности. За Solid Proof гэдэг аудитын компани бас бид нар аюулгүй байдлаар шалгуулахад биднээс алтан те одоо үнэлгээд ирсэн. Энэ болохоор маш сайн үнэлгээ гэж үзэж байгаа. Яг тэгэхээр алтан үнэлгээ гэдэг нь болохоор тусгаан одоо банкны үйл ажиллагааг бол ямар ч доголдгүй асуудалгүй те маш сайн гэж дүгнэж байгаа гэж. Также VeFi стал обладателем рекорда Гиннесса. За VeFi-г бас Guinness рекордыг бас те авсан байгаа. Получил в прошлом году премию «Лучший цифровой банк года». За өмнө жилд те хамгийн шилдэг захин банк гэсэн тийм үргэлжлэлийг авсан байна. Получил награду «Самый инновационный Web3 проект». То есть в мире криптовалют мы самый инновационный проект. За бид нар крипто ертөнцид хамгийн шинэлэг те санаа гаргасан гэсэн тийм Web3 загвар байна гэсэн тийм үнэлгээгээ бас шагнуулсан байна. Также VeFi демонстрирует исключительный рост по итогам 2025 года. Хотя все криптовалюты за прошлый год, они ушли в минус, и биткоин, и все абсолютно фундаментальные криптовалюты, они все потеряли 50-70% от своей ликвидности. Мы дали, наоборот, плюсом 830% годовых. За бүх те захин крипто одоо токенууд мань унжаахад ганцхан манай крипто юу 830% өсөлттэй байсан. Ихэнх нь хасахтай улаантай байсан бол манай хол те нэг жилийн турш 830%-аар харагдана. Ну и к чему все это было? Если вдруг вы начнете советоваться, вот там VeFi, реально или нереально, нас признали во всем мире. Мы получили все необходимые лицензии и разрешения, поэтому сомневаться вообще не стоит. За та бүхэн те одоо хэлж байгаа бол та эднээс өөрсдөө хараад үзээрэй. Яг л энэ бүхэн бодит болохоор те бүх аль биесны зөвшөөрөл бүх үйл ажиллагааны бодит болохоор та бүхэн хэлцэх шаардлагагүй гэж би үзэж байна. И здесь у нас открывается центр вознаграждений, он вообще уже открыт но это я как говорил в самом начале, если бы вот ваш там Хан банк делился бы с вами прибылью. Так вот наш VeFi банк, он вознаграждает и делится прибылью со своим сообществом, 50% отдает на комьюнити. За одоо түрүү шагнал гэдэг явжсэн яагаад тэгэхээр одоо банк бол те хаан банк жишээлбэл тань 50% шимтгэлээ өгдөгсөн та бол маш те боломжтой байгаа. Манай банк болохоор те 50% шимтгэлээ өгөөд бүх одоо юу гэдэг DeFi одоо ашиглаж байгаа бүх хүмүүстээ 50% шимтгэлийг заагаад өгж байгаа гэж байна. И очень много людей путешествуют по миру. Также у нас направление открывается. Это путешествие. За чинээр одоо нэг аялал гэдсэн шүү дээ. За тэр аяллахын талаар та бүгд яа. Энэ бол шинэлэг зүйл гэж байна. И в путешествиях люди тратят очень много денег. Теперь, когда вы будете тратить, вы будете, наоборот, зарабатывать. За аялал дээр хүмүүс маш их одоо те юугаа одоо гаргаа. Тэгэхээр та аялалтаа хүртэл одоо те VeFi-г ашигласнаа аялалтаа хүртэл та мөнгөтэй болох боломжтой болж байна гэсэн. Потому что здесь у нас будет еще одно направление. Это клуб путешествий.
где будут предложены горячие туры с очень большой скидкой, а также лучшие цены на проживание в отелях со скидкой до 70%. За, та бүхэндээ хандаж хэлэхэд та одоо аялахдаа маш хөнгөлөлтөй аялах боломжтой болж байна гэж бодож байна. Бүр аялахдаа бүр 70% хүртэл хөнгөлөлт хийх боломжтой гэж. И также скоро, ну, у вас у всех есть банковское приложение. Та бүхэнд тэ бүх одоо бүгдний цогцсон чинь банкны аппликейшн байгаа гэж. Шанбанк, Голомтобанк, и вы тратите деньги этими приложениями, потому что все больше и больше ну, это трансформируется, и люди уходят от наличных денег. За, одоо та наадаа аппликейшн нэг бодлын амар тэ бүх юм ашиг чинь гүйлгээ чинь QR уншиж чинь данлага гаргах чинь орлого хийж чинь тэ нэг рүүгээ шилжүүл чинь яагаад энэ бүх ингээд хөгжил гэхэл ингээд маш хурдтай одоо ийм тэ веб 3 ертөнцид гарч иж байна. Яагаад манай банк гарч иж байна гэхээр энэ бэлэн мөнгөний гүйлгээ ер нь бол маш одоо багасч байгаа та бүхэн анзаарч байгаа гэж бодож байна. Буквально лет 5 назад мы даже не знали, что такое банковское приложение. Мало кто пользовался картами, и в основном все платили наличными деньгами. Одоогоор 5 жилийн өмнө гэсэндээ ихэнх нь бэлэн мөнгийг ашигладаг байсан. Нэгнийгээ гүйлгээ хийхгүй те банк орж гүйлгээ хийдэг ч юм уу те яг ерөнхийдөө бэлэн мөнгийг маш голчлоод аппликейшнтаар юм мэдлэг баг нэгнийгээ шилжүүлэхэд бас хэцүү ч юм уу те тийм байсан гэж бодчих. Посмотрите, за 5 лет как быстро прошло время и как быстро инновации вошли в нашу жизнь. Сейчас наличкой мало кто пользуется, в основном все платят картами либо банковскими приложениями QR-кода. За, одоо та бүхэн яг харж байгаа бох те. Одоо ихэнх нь одоо юу гэдэг өмнө байсан бол одоо бэлэн мөнгөөр гүйлгээж бодож юм гэж боддог байсан бол одоо нэг 5 жилийн одоо тэр үеэс 5 жилийн дараа одоо 26 он гэхэд бүгд QR ашиглаж байна. Бүгд одоо банкны аппликейшнийг ашиглаж байна. Ер нь бэлэн мөнгө авч явахаа болсон эсвэл банк орохоо барыг гэсэн болж байгааг та бүхэн анзаарч байгаа. И от того, что вы тратите деньги своими приложениями, вам за это банки не платят деньги. Тэгэхээр та тэр бүхтэй үйлчлэг яснаа тодорхой хэмжээний шимтгэл өгөө. Тэрэн дээр болохоор таныг банкны аппликейшн ашигласан гэж та гүйлгээсэн гэж тэнц тань одоо буцаан олгож ч юм уу эсвэл те урамшуулт вэ. А теперь представьте, ваша карта, ну сейчас уже карта будет не Wi-Fi, а D1, она будет вам приносить прибыль, она будет вам майнить токен Wi-Fi. И если ты там, допустим, ну, купил хлеб себе, да, купил в магазине одежду себе, поехал в путешествие, там, кофе купил, машину себе купил, тебе за счет этого будет майниться токен Wi-Fi, и если ты это сделал там крупную покупку, то через года 2-3 ты опять сможешь купить себе автомобиль. То есть, если ты потратил на автомобиль картой D1, то тебе намайнится токен Wi-Fi, и ты через 2-3 года опять купишь себе автомобиль, ничего не делая, потому что ты потратил картой D1 деньги свои. За D1 одоо карта ашиглаад те одоо Wi-Fi-га аппликейшныхаа юм уу те одоо бит картаараа ашиглаад та жишээлбэл талхаалаа эсвэл ямар нэгэн гүйлгээ хийлээ эсвэл жишээлбэл үнэтэй машин авлаа гэж бодоход та тэр бүхнээсээ Wi-Fi токен олборлох тийм ITO шууд одоо авч яана гэсэн. Тэгэнгүүт тэр чинь одоо олборлоо та одоо маш их ашиглаад байх юм бол маш их Wi-Fi токен олборлоо. Тэгээ 2-3 жилийн дахид тэр чинь хөрөлдөө та тэр токенороо дахиад нэг маш их боломжтой болж байна гэж та ойлгож болно. И большинство людей начнет переходить на это приложение, потому что это приложение D1 платит людям деньги за то, что они их тратят. За, хүн болго энэ D1-ыг ашигланаа. Одоо тий яагаад гэхээр хүмүүс харахгүй. За хүмүүс зүгээр зардал хийгээд одоо тэрэндээ яахгүйгээр зарлага хийх тусам танд мөнгө олборлоод гэдгийг ойлгосон бол хүн болгон Биобанкыг өсвөлсөг ашиглана. Также
Это приложение будет объединять два мира. Мир фиатных денег и мир криптовалют, и вы можете их тратить и конвертировать в любую валюту. За, VeFi одоо Deo гэдэг одоо банкны систем маань та бэлэн мөнгөө хадгалж болно, криптогоо хадгалж болно. Криптогоо бэлэн мөнгө болгож болно, бэлэн мөнгөө крипто болгож болно. Хоёр одоо нэг зүйлийг хоёр зүйлийг нэгтгэж хийж байгаа маш чухал гэж бодож байна би. И вы можете их переводить по всему миру, в любую точку мира без всяких ограничений. За, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр та тэр одоо өөрийнхөө крипто байна уу, бэлэн мөнгө байна уу, хүссэн үедээ хүссэн газардаа хүссэн юугаа та шилжүүлэх боломжтой болчихсон. Ямар нэгэн Вас никто не будет, да, вас никто не будет блокировать и никто не будет спрашивать, откуда у тебя деньги. Тэнгууд танаас хинч энэ хаанаас гаралтай мөнгө вэ? Эсвэл одоо энэ мөнгө танд одоо хин үгсэн гэж шалгахгүйгээр та хүссэн үедээ өөрийнхөө мөнгөө хүслээр нь зарцуулах боломжтой болно гэж. Также можно будет в этом приложении конвертировать свои деньги в любую валюту. Хотите там в евро, хотите фунты стерлинги, юани, тенге, там, тугрики. То есть в какой стране ты находишься, ты взял, конвертнул свои там USDT, чтобы понимать, как ты расходуешь свои деньги, чтобы тебя не обманули там продавцы. За, та өөрийнхөө одоо энэ банк руу ороод өөрийнхөө мөнгөө хүссэн одоо валют руу хөрвүүлэх боломжтой болсноо. Төгрөг байна уу, юан байна уу, одоо вон байна уу. Тэгээд та тухайн гүлгээгээ тэр мөнгөөр хийх боломжтой. Заавал одоо юу гэдэг нь одоо хэд болох юм болох гэж толгоогоо туршлагадах шаардлага болсноо гэсэн. И вот такие вот карты скоро будут отправлены всем, уже не VeFi, а D1. И будут 3 уровня этих пластиковых карт: Platinum, Signature и Infinity. За, ийм 3 төрлийн карт гарч ирнэ. Platinum болон Signature болон Infinity гэдэг. Энэ болон өөр гэсэн одоо үнцэнтэй картнууд байгаа. У нас у всех сейчас уже мы имеем доступ к этим виртуальным картам VeFi, Platinum Business, и у них годовое обслуживание всего лишь $36. Вот пойдите в свой Ханбанк и узнайте, сколько стоит Platinum Business. Она примерно около $100 стоит годовое обслуживание. У нас всего лишь $36. За, Platinum гэдэг картын жилийн хураамж нь $36 юм байна. Өөр банкны Platinum картын жилийн хураамж нь $100 дэше байдаг. А если вы спросите, сколько стоит Infinity карта, вот у нас в Кыргызстане она стоит $1000, и годовое обслуживание этой карты $1000. У нас она будет бесплатно дана тем, кто купил ITO на более $2500. За, Infinity гэдэг карт байна. Infinity картыг одоо жишээлбэл Кыргызстанд одоо манай Кыргыз банкн дээр очиад асуусан чи жилийн хураамж $1000 байдаг гэж. Энэ зөвхөн ашигласны жил хураамж нь. Манай VeFi дээр та $2500 дэше ITO авсан тохиолдолд энэ Infinity карт ирж байгаа гэж. Поэтому узнайте, сколько стоит в Монголии такая карта, а вы здесь ее получите в подарок, если вы купили ITO больше, чем на $2500. За, тэнгууд Infinity картыг та одоо $2500 ITO дэше ITO авсан бол танд ингээд бэлгэн тэгж байгаа гэж ойлгож болно. Это бол маш гоё гэж санагдаж байна гэж. Также здесь скоро появится, ну я таким простым словом скажу, это как депозиты до 18% годовых в USDT, то есть в долларах, если у вас есть энергия. Если энергии нету, до 6% годовых, но это все равно больше, чем в вашем банке. И здесь нету никаких блокировок, скрытых комиссий, либо еще что-то надо там нажимать, делать. За, одоо энэ бол хадгаламж байна. Хадгаламжаа юу гэдэг та шууд ингээд хийж болно. Тэнгууд тань дээр ямар нэгэн одоо юу гэдэг хугацаа заахгүйгээр та одоо энергитэй байх юм бол 18 хүртэл, энерги байх юм бол 6 хүртэл тийм USDT-гийн хадгаламж байна. Тэнгууд та тэрийг заавал хугацаа заахгүйгээр жил одоо юу гэдэг $1000 байршлуулж гэж бодлоо та тэрийг хүссэн үедээ зарцуулах боломжтой. Заавал тэгж хугацаа заагаад заавал яахгүйгээр.
И также пока есть возможность купить себе цифровой майнинг, ну, это печатный станок, который печатает деньги. Вот те люди, которые зашли уже, получается, 1,5 года назад в Монголии, они уже заработали на пассивном доходе очень много денег при небольшой инвестиции, там 500 тысяч долларов, они уже порядка, я не знаю, там 20-30 тысяч долларов, наверное, заработали, ничего не делая. За одоо энэ болохоор нэг ITO гэдсэн одоо энэ бол мөнгөний машин гэсэн үг ээ. Тэнгууд энэ болохоор одоо жишээлбэл жилийн хагас өмнө анх монголчууд нь 500-аас 1000 доллар авсан хүмүүс маань те бүр 10-аас 20 мянган доллар тэр мөнгөө үржүүлээд те ингээд майнинг хийсэн байгаа гэж бодож байна. Яг л тэр энэ одоо юу гэдэг өдөр болгон танд ингээд мөнгө хэлж байна гэсэн. Это как если бы вы купили биткоин 10 лет назад. Я думаю, многим из вас предлагали когда-то купить биткоин, начать его майнить, но вы все отказались от него, потому что не поверили. За тэнгууд хүн болгон те 10 жилийн өмнө их одоо энэ баг хүмүүс маань биткойныг одоо олборлооч эсвэл худалдаж аваач гэсэн хүмүүс бас байгаа хаа. Энэ яг биткойн шиг яг одоо та өнгөрсөн рүү буцаад яг биткойныг авч яана гэж ойлгож байна. Если бы вы тогда купили биткоины хотя бы вот 10 лет назад, на 5000 долларов можно было купить 10 биткоинов, то 10 биткоинов сейчас это почти $1 000 000 у вас было бы. За 10 жилийн өмнө дунджаа гэхэд та 5,000 доллараар биткойн авсан бол 10-ыг авсан байгаа. Тэнгууд одоогийн одоо 10 жилийн дараа гэхэд одоогийн ханш нь болохоор 800 мянган доллар хүртэл те баг сая доллар хүртэл хэмжээний тэр 5,000 доллар өссөн байна гэсэн. Вот и VeFi, он создан как по аналогии с биткоином. За манай VeFi токен маань яг биткойнтой адилхан системээр бүтээгдсэн. И здесь вот скриншот кабинета. Эта инвестиция была сделана в 2024 году. ITO тогда было куплено на $2500. Майнинг начался в сентябре месяце 2024 года. И за, получается, эти 1,5 года вот было намайнено на тот момент 37 тысяч токенов, что составляло это $75 тысяч. Представляете, это буквально за 1,5 года. За энэ болохоор яг бодит одоо зураг байна. Энэ зурган дээр болохоор $2500 24 оны 7 сард ITO нэг 10 цент байхад нь авахад тэгээд майнинг нь болохоор 24 оны 9 сарын 19-нд эхэлсэн байна. Тэгээд жил хагасын дотор 37197 VeFi олборлоод тэр нь болохоор одоогийн ханшаар $75,000 гээд 2500-аар $75,000 болсон байна гэсэн. Пока есть возможность, покупайте ITO, этот печатный станок, потому что скоро, когда запустится приложение D1, майнинг будет работать только от того, что ты будешь тратить деньги. Поэтому пока есть возможность, покупайте себе этот печатный станок, чтобы он начал вам печатать деньги. И ну вот биткоин, я же сказал, если бы вы 10 лет назад купили на $5000, то у вас сейчас был бы почти $1 000 000. За одоо энэ юу гэдэг олборлох боломж байгаа дээр таахгүй болохоор яг л аппликейшн боёо D1 гарахад одоо ITO маань одоо тэгж зарлага болоо зөвхөн одоо тэг зарлага хийсэн тохиолдолд ITO маань хок олборлох боломжтой болно. Тэгэхээр миний хэлсэн дөрөв $5,000 биткойн авсан байхад одоо юу гэдэг 10 жилийн дараа ч одоо нэг хэдэн жилийн дараа энэ чинь сая доллар болчихж байгаа шүү дээ. Бараг $800,000 те. Тэнгууд яг тэр шиг та бүхэн цаг хугацаа бити алдаарай гэж. И вот если вы сейчас купите ITO тоже там, ну, на $1000 хотя бы, то вам подарят и заблокируете его на 5 лет, то вам подарят сертификат акционера на $160 тысяч. Вот здесь вот 144 тысячи показано, но сейчас там дается плюсом 30%, поэтому это будет $160 тысяч. Через 5 лет твои 1000 станут, плюс еще если майнинг взять, где-то примерно будет $300 тысяч. Ребята, через 5 лет, вот я же говорю, если биткоин вы бы купили 5 лет назад вернее, 10 лет назад на $5000, у вас был бы сейчас почти $1 000 000. Ну, даже если бы на 2 биткоина, это всего лишь $160 тысяч. Но прошло 10 лет. Здесь через 5 лет у вас будет $300 тысяч.
За тэгвэл одоо энэ болохоор одоо банкны хувьцаа байна л да. Та одоо та жишээлбэл $1000 одоо тийм яаралтай одоо юу гэдэг одоо энэ юу дуусах байгаа тийм $1000 5 жилийн хугацаатай IPO авлаа гэж бодъё. Тэгвэл танд 1000 одоо 775 тийм хувьцаа билсэн. Тэр нь болохоор тэ 5 жилийн дотор үнэлгээ нь $166,000, $160,000 болох юм байна. Тэнгууд энэ дээр нэмэх нь та токен олборлоо шүү дээ. Яг тэр нь нийлээд $300,000 тийм хөрөнгө оруулалт тийм болсон нэ. $1000 гэж та бүхэн боддоо. Тийм болохоор яг биткойн шиг те яг биткойн хэдэн жилийн өмнө хэд байсан одоо яг хэд болж байгаа те одоо удахгүй уламж гэсэн угаас тодорхой болсон болохоор та бүхэн яг энэ бүхэн талаар өөртөө судлаад яг юу гэдэг те энэ талаар сайн судлаад өөрсөндөө яг хөрөнгө оруулах гэж хэлмээр байна. Тэгэхгүй та бүхэн хоцсон шүү гэж. Что вот сейчас на $1000 купишь, а ты их все равно потратишь куда-нибудь или там в пирамиду какую-нибудь залетишь. Но если ты сейчас сюда проинвестируешь $1000, ну можно больше, там 3-5 тысяч, чем больше ты купишь и на 5 лет забудешь, тем больше у тебя денег будет даже больше, чем принес биткоин, и срок в 2 раза быстрее. Тэнгууд би та бүхэн гэж хэлгээ те та $1000 одоо өнөөдөр юу авах боломжтой гэж сайн бодоод үзээрэй. Угаасаа тэгэл үргэлжлэл ч юм уу ямар нэг юм хөрөнгө оруулна гэж хийгээл алга болчих. Тэнгууд хэрэг та те өөртөө хөрөнгө оруулаад өөртөө IPO авах юм бол биткойноос 2 дахин хурднаа та 2 дахин илүү баг хөрөнгөтэй болох боломжтой болж байна гэж би яг үзэж байна. Яг та бүхэн ингэ тайлбармаар байна. Та бүхэн энийг сайн ойлгоорой гэж. Настоящие деньги делаются только на долгосрок. 5 лет пройдет быстро. Вот дом строится 3-5 лет. Пройдет 3-5 лет, и у тебя будут сотни тысяч долларов. Твоя всего лишь там $1000-3000 принесут тебе сотни тысяч, а может даже и $1 миллион, если ты там $5000 и больше проинвестируешь. За тэгвэл 3-5 жил чинь маш хурдан өнгөрдөг хугацаа. Одоо та жишээлбэл байрнтай хөрөнгө оруулалт гэж наач газ барьсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан та $1000 хөрөнгө оруулахад танд тэ $200-300,000 одоо буцан ирэх тэ нөхцөл байна гэдэг та бүхэн ойлгох хэрэгтэй. Яг л та жишээлбэл 1000 биш 2000-3000 гэж бодож шүү дээ. $100 хангалттай болохоор байна гэдэг хэлмээр байна. Та бүхэн бити хоцороо яагаад гэхээр юм бүхэн гэсэн цаг хугацаатай энэ бүхэн хувьцаанд гэсэн цаг хугацаатай байгаа шүү. Время проходит очень быстро, и твои там 1000, 3000, $5000 создадут тебе пенсию. Я не знаю, ты сможешь купить дом, квартиру, машину, путешествовать, будешь жить нормально. А если ты не проинвестируешь, 3-5 лет все равно пройдут. Ты потратишь эти деньги, но у тебя не будет капитала. Понимаете, не будет, если ты не зайдешь. А если зайдешь, у тебя все в жизни будет супер-пупер. За тэгвэл би та бүхэнд нэг зүйл бас хэлмээр байна те. Та $1000 жишээлбэл ингээд IPO аваад олборлоод те хувьцааны эзэмш болгоод энэ бол таныг нэг 5 жилийн дараахэд те аюулгүй тийм хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Яагаад гэвэл та энэ мөнгөөрөө байшин авч болно, эсвэл аялаж болно те, эсвэл хурмаа хийж болно, эсвэл хүүхдүүдтэй үлдээж болно те. Энэ бол маш ашигтай хөрөнгө оруулалт. Яагаад гэвэл $1000 та жишээлбэл юу гэдэг хөрөнгө оруулахгүй байсан болно л та. Тэрийг оруулах тусам 3-5 жилийн дараа энэ бүхэн чинь танд ирэхгүй. Хөрөнгө оруулах та ядах нэ те тэтгэвртэй болж байна гэж ойлгож байна. Аюулгүй тэтгэвртэй те. Найдвартай тэтгэвртэй болж байна гэж ойлгож байна. Яг л цаг хугацаа тэтгэдэггүй 3-5 жил бол дорхноо өнгөрдөг байхгүй. Поэтому прими правильное решение, купи сейчас себе печатный станок, там на 3-5 лет забудь про него, а лучше приглашай людей, и тогда твоя жизнь очень хорошо изменится, и у тебя будут очень большие деньги потом. За тэгвэл та бүхэн те өөртөө заавал хөрөнгө оруулаарай. Бити одоо эргэлзээрээ та өөртөө хөрөнгө оруулж байгаа шүү. Тэгээ бас өөр татвархандаа дуулгаад те одоо ийм өөрийнхөө тэтгэврийг бүр ингэ найдвартай болох боломж байна гэдэг. Тэрийг бас сайн ойлгуулаарай. Тэгвэл таны Почему все это сайхан болно гэж бодож байна. Да, почему все это произойдет? Потому что Wi-Fi имеет значение. За яагаад тэгэхээр ингээд энэ бүхэн
яагаад үнцэн өснөө те яагаад энэ бүхэн биелээ гэдгийг би дахин яагаад DeFi маань маш ирээдүйд маш хэрэгцээтэй болж байна. Я, наверное, думаю, здесь очень многие обжигались на различных пирамидах, там проектах, где там говорили, что золотые горы обещали, почему они не получились, почему они исчезли из рынка, потому что за этими токенами, криптовалютами ничего не стоит, это пустышки. За тэгвэл ихэнх хүмүүс маань те одоо Монголд гэхгүй те бид ийм крипто ч юм уу ийм токен дээр алдсан байж магадгүй. Энэ яагаад гэвэл тэр токены ард ямар ч тийм бодит барих юм байхгүй. Нэгт те ямар ч тийм ард нь одоо юу гэдэг одоо тэр токеныг хэрэглэх ч юм уу эсвэл тэр токен энийг ашигтай юу эсвэл тэр токеныг яаж ашиглах гэсэн тийм юм бас байгаагүй. Зөвхөн л зах зээл дээр гаргах те. Вот за это время, 1,5 года, которые вот я первый раз, когда приехал в Монголию, много компаний открылось, обещали там по 30, по 40% в месяц. Сейчас там опять какую-то там пирамиду все гонят, как сумасшедшие, ложат туда деньги, потому что там каждый месяц там можно забирать там 30-40%. Это все пирамиды, которые через каждый постоянно открываются, закрываются, открываются, закрываются. Но люди, у которых жадные, которые не умеют и не понимают, как работают криптовалюты, они идут туда и теряют свои деньги. За намайг анх бас Монголд яг энэ талаар ингээд те DeFi танилцуулах гэж очиж хаад яг ийм те одоо юу гэдэг 30% ашигтай, сар болгон 30% ашигтай, 20% ашигтай гэх тийм крипто төсөв гарч ирсэн. Яг манайх адилхан те. Тэгээд их нь хаагдчихсан. Их нь одоо гэхэд ажиллах байгаа. Бас цайхан бас нэг тиймэрхүү юм гараад ирсэн байлээ. Сар болгон 30%-аас 40% ашиг өгнө. Одоо их байх тусмаа сайн ч юм уу те. Яг өмнөхтэй адилхан. Яг те та бүхэн ороод сар болгон тэгж ашиг авах, ингэж ашиг авах гэдэг. И так происходит не только в Монголии, это во всех странах, и у нас в Кыргызстане, и в Казахстане, по всему миру. Почему так происходит? Да потому что люди хотят быстрых результатов. Такого не бывает. Это все ложь и обман, где быстрый результат 30-40% в месяц. Нету такого, ребята. Я вот с 90-х годов занимаюсь бизнесом. Нету таких бизнесов, которые приносили бы такие проценты. Это все ложь, это обман, это пирамиды. За тэгвэл би 90 оноос хойш бизнес хийж байгаа. Яг энэ талаар би өөрийнхөө үгийг хэлмээр байна. Ямарваа нэгэн бизнес бол хизээж цаг 30-аас 40% ашиг өгөх боломжгүй. Яг бодит үнэн бол. Энэ бол худлаа зүйл, энэ бол лөө шүү, цэвэр лөө. Ялангуяа тий 30-аас 40% ингээд сар болгох өгнө гэдэг. Яагаад тэгэхээр та бүхэн бодоод үзтээ. Энэ бүхэн чинь 30-аас 40% ингээд өгөөд тахад тэр өөрсдөнд нь ашиг байх уу? Мэдээж байгаа. Тэгэхээр энэ угаасаа л ингэж баг зэрэг та бүхэнд ашиг өгч жагаад өөртөө ашиг хийгээл гараа авчихна. Дампуурч налга болчихно. Яагаад гэвэл энэ чинь бүр ингээд тэгээ зөвхөн Монгол биш бүхэн хэлгийж дэлхийд даяар яг ийм тийм хүмүүсийн тэгээ хурдан мөнгө олох гэсэн аргыг ашиглаад зөөр хийдэг энэ бүр тэгээ систем гараад ирсэн. Хизээж сарын дотор 2 сарын дотор 3 сарын дотор тэгээ 20-оос 30% ингээд танд өгөөл тэгээд бүр ингээд мөнгө тийм байна гэж байхгүй. Ягаад тэгэхээр юм гэсэн чи хязгаартай юу тогтмол гэхээр бага хэмжээний үр ашигтай бодит одоо үр дүнтэй яг тийм зүйл яг урт хугацааны ирээдүйд ашиг өгнө гэж. Тэгэхгүй богино хугацаанд маш их ашиг өгнө гэх юм бол энэ бол мэдээж те юу лээ зөөр. Энэ бол мэдээж таны одоо шунлан дээр чинь те хурдан мөнгө олъё гэсэн арган дээр чинь тулгуурлаад таны ингээд хулгаж байгаа л өгж байна гэсэн та бүхэн бас ойлгох хэрэгтэй байна. Биткоину потребовалось 16 лет, чтобы выйти до уровня вот 80 тысяч долларов. Но те, кто купил их в прошлом году, они сейчас в минусе находятся, потому что он в прошлом году стоил 120-100 тысяч долларов, а сейчас он стоит 80. Им нужно ждать еще минимум 2 года, чтобы биткоин вырос. За та бүхэндээ те бас биткойн талаар ярих. Биткойныг те одоогийн зах зээл дээр гаргаад одоогийн гэр бүлийн дүргээд одоогийн үн цэнийн босгод бүхэл бүтэн 16 жил хэрэг болсон. Тийм үстэй. Тэнгууд жишээлбэл өмнө жил авсан хүмүүс маань 100 мянган доллар багт нь авсан хүмүүс маань одоо 20 мянган доллар юм хасагтай байгаа. Тэр хүмүүс бол өнөөдөр аваад магаш зарыг гэсэн хүмүүс шүү. Тэр бол урт хугацааны турш хөрөнгө оруулалт гэсэн хүмүүс.
тэр хүмүүстэй өөрсдийнхөө мөнгийг одоо ашигтай болгохын тулд жилээс 2 жил хэрэгтэй доотлно. Энэ бүхнийг ч тэр хүмүүс мэдээд хөрөнгө оруулалт хийсэн байгаа биткойн. 16 лет прошло, ребята. Понимаете? Биткойн гарсаад бүхэл бүтэ 16 жил өнгөрсөн байна. Я вам не говорю ждать 16 лет. 3-5 лет, и у тебя будет огромный капитал. За, би та бүхэнтэй 16 жил гэж хүлээхгүй. Би бол та бүхэн 3-5 жил хүлээчихээ. Тэгэхэд бол таны одоо тэ оруулах хөрөнгө оруулалт чинь бүхэл бүтэн тэ маш их хөрөнгө болно гэж хэлмээр байна. Потому что благодаря Wi-Fi можно вот картой Wi-Fi оплачивать что угодно, первое. Второе, он будет являться газом в сети блокчейн VeChain. Плюс здесь есть энергия, которая толкает токен вверх Wi-Fi. Ну а самое главное, под залог токена Wi-Fi будут выдаваться кредиты. Вот 4 основных функции, благодаря чему Wi-Fi токен будет только и расти. За, Wi-Fi токен нь яагаад ирээдүйд маш их хөрөнгө одоо тэ хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Маш их өснөө тэ маш их зах зээлд хэрэгцээтэй байна гэдгийг би та бүхэнд хэлье. Та Wi-Fi одоо тэ токен ашиглаад хүссэн үедээ хүссэн газар хүссэн юм худалдаж авах боломжтой болсон нэг. Тэгвэл Wi-Fi токенороо та одоо жишээлбэл BNB гэж байдаг шүү дээ. Бас шимтгэл болж өгдөг тийм токен яг тэр шиг Wi-Fi-аараа та ямар нэгэн крипто хөрвүүлэхэд Wi-Fi ашиглах болно. Энэ бол бас тэ шимтгэлийн токен болоод явчихж байгаа. Тэгэнгუთ энерги гэж байгаа. Энерги нь болохоор дотоодын бас тэ урамшууллын зүйл байгаа. Тэр нь болохоор Wi-Fi токен зарцуулахгүйгээр зөвхөн энергиээр зарцуулаад Wi-Fi-наа хадгалах боломж олгож байгаа. Тэгэнгუთ дөрөвт нь болохоор та Wi-Fi токен одоо тэ тэрийг барьцаалаад зээл авч болно банкнасаа. Та өөрийнхөө Wi-Fi-аар барьцаан тавихтаа тодорхой хэмжээний USDT-г тэ зээл болгоод авчихна. Тэгэнгუთ крипто чинь өргөдөхгүйгээр та зүгээр криптого барьцаасан одоо болоод та тэрнгээрээ бэлэн болгоод авчиж байна гэж байна. Тэгэнгუთ Wi-Fi токен маань ирээдүйн зах зээл дээр маш их одоо үн цэнтэй болно. Тэгэнгუთ маш их хүмүүсийн хэрэгцээ ихсэн. Тэ тэгэнгуთ төдий чинь одоо хэрэгцээ байгаа тохиолдолд мэдээж үн өснө. И вот эта кредитная инновация, которая сейчас появится скоро у нас под залог токена Wi-Fi, это основной будет драйвер роста его стоимости. За, одоо энэ болохоор одоо шинжлэх гэж үзэж байгаа. Энэ болохоор яагаад Wi-Fi токеныг бас тэ өсгөх бас нэг тайлбар. Что нужно сделать прямо сейчас? Обратиться к тому человеку, кто вас пригласил, пополнить USDT, купить себе как можно больше ITO, активировать себе криптокарту Visa Wi-Fi и начать получать пассивный доход. А если ты будешь приглашать людей, ты уже сейчас начнешь зарабатывать деньги и строить свой банковский филиал по всему миру. Поэтому покупайте быстрее ITO, и в твоей жизни будет все супер-пупер. За, одоо яг юу гэж тэгэхээр та Wi-Fi дээр бүртгэлтэй байх хэрэгтэй тань ингээд тийм өнөөдөр хин одоо энэ зүүмэнд үрж оруулсан ингээд тэр хүнтэй холбогдоод Wi-Fi-аа бүртгүүлээд дараа нь USB-гээр одоо дансаад нэглээд аль болох боломжоор тийм их ер нь бол их гэдгийг би зөвлөмөр байна. Яа тэгэхээр эн чинь бол ирээдүйд хөрөнгө оруулалт. Тэгэнгუთ ITO-го аваад одоо мөнгөний машин аваад тэгээ карта идэвхжүүлээд тэгээд бас тийм өөр танил нөхөд байх юм бол та дуудаад энэний талаар ойлгуулад энэ зүүмд оруулаад суулгаад энэ гоё юм байна гэдэг бас нэгэндээ тайлбарлаад зэрэг гэдэг. Тэгэнгუთ та тех тусам танд ирээдүйд чинь маш их тэ боломж нэгнэ. Бүх юм чинь ирээдүйд супер байх болно гэдэг хэлнэ. Все, всем пока-пока. За, бүгдээнд нь өнөөдөр хэлсэн баярлалаа. Энийг сонссон баярлалаа. Бүгдээнд баярлалаа. Спасибо большое, Тацбек. Все, давайте. Все, давайте.